Тавхан сайн байцгаана уу? Уулзсандаа маш их баяртай байна. Өнөөдөр ч гэсэн хамтдаа магтаалын дууг сурах болно. Өнөөдөр болохоор тавханд зориулаад онцгой цагийг бэлтгэсэн байгаа. За, өнөөдөр юуг сурах вэ гэвэл өчигдөр сурсан үнэхээр сайхан үг байна гэсэн магтаалын дууг тавхан санаж байна уу? За, тэр магтаалын дуун дээр бид нар хөдөлгөөнтэй хамтдаа дуулах болно. Үнэхээр гоё байгаадтэй. Хөдөлгөөнөөс сураад бид нар хамтдаа энэ дууныхаа үгийн дагуу хамтдаа дуулангаа хөдөлгөөнтэй хамт хийж үзцгээе. За тэгвэл эхлээд хөдөлгөөнийг тавхан харцгаая. Үнэхээр сайхан үг байна. Эзний хайрын тухай Сүр жавхан тулсаас холдсон гэмт намайг аврахаар Эзний тэр хайр нь үнэхээр гайхалтай О эзний тэр хайр нь үнэхээр гайхалтай Миний төлөв тэр хайр. За тав хүн хөдөлгөөнөө сайн харсан уу? Харахад жоохон хэцүү санагдаж байна уу? Гэхдээ сурахаар их амархан болох болно. За тэгвэл эхнээс нь бид нар хөдөлгөөнөө сурцгаая. Бид нар эхлээд хөдөлгөөн эхлэхээс өмнө хөдөлгөөн бэлтгээд гэсэн энэ урианы дагуу бид нар яа гэсэн хөдөлгөөн хийх ёстой. Ойлгосноо уу? За, хөдөлгөөн бэлтгээд яа. За, бэлэн болсон бол бид нар эхнээс нь хөдөлгөөнөө сурцгаая. За, эхний хөдөлгөөн буюу үнэхээр сайхан үг байна гэсэн энэ хөдөлгөөн бол үнэхээр сайхан үг байна. Их хамархан байгаадтэй. За, баруун тишээ нэг явж гараа ингэж эргүүлээд тэгээд хоёр алга ташаа. Зүүн тишээ нэг явж ингэж гараа эргүүлээд тэгээд хоёр алга ташаа. За дараагийн хөдөлгөөн бол бид нар эзний хайрын тухай гэсэн үгэн дээр хөдөлгөөнд хамтдаа сурцгаах болно. Эзний хайрын тухай гэсэн үгэн дээр хөдөлгөөн бол ингэж хоёр гараа нийлүүлээд өөрлөө татангаа өвдгөө ингэж нугалж өгнө. Эзний гэд. Эзний тэгчээд хайрын тухай гэдэг нь болохоор хуруугаараа ингэж зүрх зурж өгнө. За тэгчээд хайрын тухай тэгээд ташаандаа ингэж гараа тавихад болно. За ойлгомжтой юу? За тэгвэл хамтдаа удаанаар хийж үзье. За хоёр гараа нийлүүлээд эзний хайрын тухай тэгээд ташаандаа гар. Ойлгосон уу? За тэгвэл бид нар дараагийн мөрийг хамтдаа сурахаас өмнө эхлээд энэ хоёр мөрөн дээр бид нар сурсан хөдөлгөөнөө хамтдаа давтаж нэг хийж үзье. За, хөдөлгөөн бэлтгээд яа. 3 Үнэхээр сайхан үг байна. Эзний хайрын тухай. За, зарим хүмүүс ингээд төөрөлтөд эргэлзээд байгаа хүмүүс харагдаад байгаа шиг байна. За тэгвэл дараагийн хөдөлгөөнийг бид нар хамтдаа сурцгаая. Эхлээд баруун тишээ. Сүр жавхланд улсаас холдсон. За ингэхдээ харцаа ингээ гаран дээр тогтоож өгнө. Баруун тиш хараад зүүн тиш хараад тэгээд урагшаа харангаа гараа зүүн баруун зүүн ингээд доошоо явуулж өгнө. За дахиад хийж үзэх үү? 3 Сүр жавхланд улсаас холдсон. Тэгчээд гэмтээ намайг аврахаар энэ үгэн дээр болохоор за гэм гэдгийг бид нар ингэж илэрхийлэх болно. За гэмтээ намайг аврахаар. За энэ үртэл ойлгосон уу? Дахиад нэг хийж үзье. Сүр жавхланд улсаас холдсон гэмтээ намайг аврахаар. За ойлгож байна уу? За тэгвэл энийг хамтдаа
아인 дээр нэг удаа хийж үзнэ. За хамтдаа хийх үү? 3 2 Сүр жавхлан тусаас холдсон гэмт намайг аврахаар. За тэгвэл одоо гайхалтай гэдэг хэсгийг хамтдаа сурах болно. Эзний тэр хайр нь үнэхээр гайхалтай гэдэг энэ хэсэг байгаа зү. За энэ хэсгийг болохоор эхлээд хоёр гараа ингэж нийлүүлээд тэгээд өөрлөгөө татаад тэгээд өвдгөөс өгдөгнө. За 3 2 Эзний тэр хайр нь үнэхээр тэг гайхалтай гэх үед өөрийнхөө нүүрнийхээ урдуур хоёр гараа ингэж таталж байгаа гайхалтай гэхэд эхлээд бие рүүгээ харна. За хамтдаа хий. 3 2 гайхалтай. За тав хүн харсан уу? За тэгсний дараа нийтдээ 3 удаа гайхалтайгээ давтдаг үстэй. За эхлээд бие рүүгээ харна. Дараа нь одоо нөгөө тийш харна. Гайхалтай. За тэгчээд хамгийн сүүлийн 3 дахь дээр нь одоо чигээрээ. За шулуун урагшаа харахад болно. Тэгээд нийтдээ 1 2 дараа нь 3 дахь удаа. Ингээд 3 удаа гайхалтай гэдэг үгийг давтна гэсэн. Бүгдээр ойлгосон уу? За тэгвэл хамтдаа аятайгаа удаанаар хийж үзье. 3 2 Эзний тэр хайр нь үнэхээр гайхалтай. Гайхалтай гэчээд өө гэх үед ингээд хуруугаар дугаргаж өгнө. Өө гэд эзний тэр хайр үнэхээр гайхалтай гэд хамгийн эцсийн тэр давтамжтай үг нь болохоор бас адилхан эзний тэр хайр нь үнэхээр гайхалтай. Урагшаа. За сайн байна. За хамгийн сүүлчийн нэг бадыг болохоор урагшаа харж хийгээд тэгсний дараа одоо хамгийн сүүлчийн бүлэг рүү орох болно. За тэгвэл энэ хэсгийг хамтдаа аятайгаа нэг удаа давтаж үзье. За бүр эхнээс нь шүү. 3 2 Эзний тэр хайр нь үнэхээр гайхалтай. О эзний тэр хайр нь үнэхээр гайхалтай. За энэ үртэл үнэхээр сайн сурсан байна. Тэгвэл дараагийн бүлэг рүү хамтдаа орцгоё. За тэгвэл хамгийн сүүлчийн хэсэг байна. За хамгийн сүүлчийн хэсэг буюу миний төлөө тэр хайр гэсэн дууны үгэн дээр бид нар хамтдаа хөдөлгөөнөө сурах болно. За энэ дээр болохоор эхлээд дууны үгийн дагуу бид нар хөдөлгөөнөө сурцгаая. Эхлээд миний төлөө тэр хайр. Ойлгосноо? За, дахиад хийж үзье. Миний төлөө тэр хайр. За, ингэхдээ өвдгөө ингэж нугалж өгнө. За, энийг марталгүй хамтдаа хийж үзье. Удаанаар нэг хийж үзье. 3 2 Миний төлөө тэр хайр. За дахиад нэг хийж үзье. 3 2 Миний төлөө тэр хайр. За үнэхээр амархан байгаа зү. За тэгвэл эхнээс нь бид нар удаанаар хамтдаа хийж үзэх үү? Удаанаар хамтдаа эхнээс нь хийж үзье. Үнэхээр сайхан үг байна. Эзний хайрын тухай. Сүр жавхлан тусаас холдсон гэмт намайг аврахаар. Эзний тэр хайр нь үнэхээр гайхалтай. О эзний тэр хайр нь үнэхээр гайхалтай. Миний төлөө тэр хайр. За үнэхээр сайн байна. Тав хүн үнэхээр хөдөлгөөнөө сайн сурсан байна. Үнэхээр тав хүн хөдөлгөөнд бүжигэнд авьяастай юм шиг байна. За тэгвэл одоо энэ удаад аяа жоохон хурдасгад хийвэл ямар вэ? Жоохон хэцүү байх болов уу? За ямар тааж бид нар хамтдаа оролдоод үзье.
За тэгвэл аяа жоохон хурдасгаад хамтдаа хийж үзцгээе. Үнэхээр сайхан үг байна. Эзний хайрын тухай сүр жавхлан туусаас холсон нэмтэн намайг аврахаар эзний тэр хайр нь үнэхээр гайхалтай оо эзний тэр хайр нь үнэхээр гайхалтай миний төлөв тэр хайр үнэхээр сайхан үг байна. Эзний хайрын тухай сүр жавхлан туусаас холсон нэмтэн намайг аврахаар эзний тэр хайр нь үнэхээр гайхалтай оо эзний тэр хайр нь үнэхээр гайхалтай миний төлөв тэр хайр. За та бүхэн үнэхээр сайн бүжиглж байна. Та бүхэн үнэхээр сайн сурсан байна. Энэ бүжигийг сурснаар бид нарын гэм нүглийг бүгдийг угааж өгсөн тэр Есүс Христийн сайн мэдээ хичнээн гайхамшигтай болохыг та бүхэн санаж бас эзнийг алдаршуулаасай гэж хүсэж байна. За тэгвэл өнөөдрийн энэ хөтөлбөрийн цаг бол ингээд дуусаж байна. Дараа дахин уулзтлаа. Түр баяртай. Bye bye.